За 2025 оны зэвлэр. За нэгдүгээр бодлоо. 25-ын 5 зэргийн 2-ны 1 зэрэг дахиад 5-ны 1 зэрэг. За зэргийн чанар ёсоор үржигдэн тэгэхээр 5-ыг үржих нь 2-ны 1, үржих нь 5-ны 1 буюу 25-ын 2-ны 1 зэрэг. Энэ маань өөрөө 5 гэсэн үг байх нэ. За зэвлэр байна. Дараагийнх нь синус 1110 градус. За 1110 градуст 360 градус маань хэдэн удаа багтах вэ гэдгийг сонирхъя. Тэгэхээр энэ бол 3 удаа багтаад цаана нь 30 градус үлдэнэ. Тэгэхээр энэ яг үхээр синус 1110 градус гэдэг бол синус 3-ыг үржих нь 360 градус, нэмэх нь 30 градус. За тэгэхээр 360 градус 3 удаа өөрөлдөл бүтэн тойрог 3 удаа игээд дахиад цаана 30 градус явна гэж байгаа учраас илүү гарч байгаа учраас синус 30 градус буюу нэгдүгээр мөчөд орж ирж байгаа синус 30 2-ны 1 утгатай байх нэ. За энэ байна. За 3 дугаар бодлоо. 90 арснал 5. 90 арснал гэдэг нь төгсгөлгүй үегүй аргатын баталгаа. Тэгэхээр за энд язгуур дор 5 бол 90 арснал тоо, P 90 арснал тоо, 3 зэргийн язгуур дор 7 бол 90 арснал тоо. Өөрөөр хэлбэл язгуураас гардаггүй тоо гэсэн үг. За эдгээр одоогоор 90 арснал тоо. За тэгэхээр энэ хариулт энэ 3 хариулт орсон хариулт байна уу гэхээр би хариулт байх нэ. За 4-р бодлого. Тодорхойлсон параллель синус 5x dx. За ямар функцээс уламжлахаар синус гарддаг гэвэл хасах косинусийн уламжлал. Давхар функц учраас үрждэг нь тэгвэл 5x-ийн чи уламжлал нь хэд гэхээр 5-ны 1 байдаг учраас эсрэгээрээ 5x-ийн уламжлал нь 5 байдаг учраас одоо тэгвэл уламжлалын нуруу коэффициентэд үржих нэ. За ингээд өөрөлдөл хасах 5-ны 1-ийг үржих нь косинус 5x нэмэх нь c. За хасах 5-ны 1-ийг үржих нь косинус 5x нэмэх нь c. За 5-р бодлого. 2x-ээс 3 модуль нь 7-оос бага. За 7-оос бага байна. Нөгөө талаас энэ маань модуль авахд 7-оос бага байна гэж байна. За тэгвэл ямар тооны модуль 7-оос бага авах вэ гэхээр энэ хасагдлоогоос нэмэгдлогийн хоорондох тоонуудаас модуль авахд 7-оос бага тоо гардаг. За энэний бүх тал дээр нь 3-ыг нэмж өгье. Тэгвэл хасах дөрвөөс их 5x бага 10 гэж орж ирэх. 10-аас бага. За энэний дараа бүгдлийн 5 дугаагаад өгчээ. Тэгэхээр хасах 5-ны 4-өөс их нэгс нь 2-оос бага. За тэгэхээр энэ хасах 5-ны 4 гэдэг бол манай А тоо юм бэ. Энэ Б гэдэг болохоор манай 2 гэдэг болохоор манай Б тоо. Гэтэл А дээр нэмэх нь Б хийдэг гэсэн учраас хасах 5-ны 4 дээр нэмэх нь 2 хийдэг гэвэл 1 бүхэл 5-ны 1 байх нэ. За тэгэхээр А хариулт. За доод квартилыг бол. За квартил гэдэг маань багаас нь эхлүү эренбэлж үтсээд медианаар нь 2 хэсэгт хуваана. За тэгээд доод хэсгийнх нь буюу бага хэсгийнх нь медиан нь манай доод квартил болох нэ гэсэн үг. 8 9 10 гэхээр энд нийт 10 ширхэг тоо байгаа. За тэгвэл 10 ширхэг тоо юм бол манайх энэ үгээр 2 багтах юм байна. Тэгэхээр манад доод квартил гэсэн учраас доод бага байх энэ 5 тооны яг голд нь байгаа энэ 2 бол манай доод квартил байх нэ гэсэн. За 7 дахь нь болохоор за энэ дээр болохоор дархалтын хуулийн хүснэгтэр илэрхийлжээ. За y дээр нь хэд гэсэн утга авах вэ гэхээр тэг 1 2 3 гэсэн утга. За магадлал нь y-г нь тэг байхад за y-г нь
тийг байхад энд бас тийг орж ирэх юм гэсэн үг. Тэгэхээр 2k магадaltaй. Y нь 1 байхад энэ дээр 1 гэж орж ирнэ гэж байгаа учраас энд 1 гэж орж ирэхээр 3k. За үүнтэй адилхан 2-ыг орлуулахаар 4k, 3-ыг орлуулахаар 5k. Гэтэл магадлалын нийлбэр бол хэд байх ёстой гэвэл 1 байх ёстой. Тэгэхээр 2k дээр нэмэх нь 3k, нэмэх нь 4k, 5k. За ингээд нэмэхээр 1 гарч байхын тулд манай k та хэд вэ гэхээр за 14k тэнцүү 1 буюу k нь 14-ний 1 байх нэ. За бидний олох байгаа зүйл болохоор y нь 2 байх үеийн магадлал хэд вэ гэсэн. Тэгэхээр 2 байх үеийн магадлал чинь 4k. Тэгвэл өөрөөр хэлбэл 4-ийг үржих нь 14-ний 1. За ингээ үржүүлээд хураахаар 7-ны 2 гэсэн хариулт байна. За 8 дахь нь O2Z тавтгаатай огтлцсон. O2Z тавтгаатай огтлцсон гэдэг нь за энэ X, Y, Z тавтгаа. Тэгэхээр O2Z тавтгаатай огтлцсон гэдэг нь бол ерөнхийдөө энэ тавтгаа гэсэн үг. За энэ дээр огтлцохын тулд яах ёстой гэхээр энэ дээр нэг цэгээр огтлох гэдэг. Тэгвэл энэ дээр огтлохын тулд яах ёстой гэвэл манай X гэдэг тоо тэг байх ёстой гэсэн үг. X нь тэг. За тэгвэл X нь тэг юм бол манай шулуун ямар байх вэ гэхээр одоо энэ шулуун дээр X нь тэг үе орлуулчихъя. За тэгэхээр X нь тэг үед Y дээр нэмэх нь 1, хуваахан 1 нь хасах нэгтэй тэнцүү гэдгээс Y нь хас 2 юм байна. За үүнтэй адилхан Z-ийг бас олъё. За Z-ээс хасах 1-ийг хуваахан 2 тэнцүү хасах 1 гэдгээс Z нь хасах 1 юм байна. За тэгвэл T-г хасах 2 хасах 1 гэсэн цэгээр огтлох юм байна. Тэгэхээр ийм цэг манай дээр T-г хасах 2 D хариулт байна. За 9 дахь бодлого. Илэрхийлийг олж хариултыг стандарт хэлбэрт бичиж. За стандарт хэлбэр. За тэгэхээр 2.3-ыг үржих нь 10.7 зэрэг нэмэх нь 5.9-ийг үржих нь 10.5 зэрэг. За энэ хоёрын манд зэргийн хувьд зэрхийлдэгч өөр байгаа. За тэгвэл би эхнийхээ юу гэж бичиж болох вэ гэхээр 2.3-ыг үржих нь 12 зэрэг, үржих нь 10.5 зэрэг бичиж. Нөгөөх нь бол хэвээрнэ. Тэгэхээр 5.9-ийг үрждэг нь энэ үржих шүү дээ. 10.5 зэрэг. Одоо зэрэг нь адилхан учраас энд яах вэ гэхээр за энэ хоёрын үржвэр бол 230 дээр 5.9-ийг нэмээд 10.5 зэрэгээр үржирээ. За ингээд бодохоор чинь 235.9-ийг үржих нь 10.5 зэрэг. За стандарт гэсэн учраас стандарт гэдэг бол тгээс 1-ээс 10-ийн хооронд байх ёстой коэффициент нь. Тэгэхээр энийг бид хацлыг 1, 2-оор урьдчилуулахаар 2/1359-ийг үржих нь 10.7 зэрэг болох нэ. Ийм хариулт. За 10. Хүртээрээс нь ерхий үржигдв X гэх юм байна. X дээр нэмэх нь 3. Хуваах нь за X квадрат тасган 7X нэмэх нь 10 чи X-ээс тасган 5. X-ээс тасган 2 гэсэн үржвэр 2 олон гишүүдийн үржвэр юм байна. Үрждэг нь X-ээс тасган 5-ыг хуваах нь X. Нэмэх нь X-ийг хуваах нь 2-оос тасган X. За тэгэхээр хураахаар за энэ хоёр хураагдах юм байна. Мөн X X-тэй. Тэгвэл X дээр нэмэх нь 3-ыг хуваах нь X-ээс тасган 2. За энэ X-ээс хасах 2. Гэтэл энд 2-оос хасах X байгаа учраас эндээс нь хасах 1-ийг гаргахаар хасах тэмдэг маань үржигдээд хасах нэмхий хасах болно. Тэгэхээр X-ийг хуваах нь X-ээс тасган 2 гэж бичиж байна. Одоо ингээ ижил хуваарьтайгаар бол X-ээс 2-ыг хуваах нь 3-ыг хуваах нь X-ээс 2 байх нэ. За 11-т нь өгөх дифференциал тэгштэй. За D-ийг хуваах DX. За тэгвэл би Y дээр нэмэх нь 2-ыг үрждэг нь DY. Тэнцүү X-ийг үржих нь DX. За энэ эхний энэ илэрхийлэл нь болохоор Y-гээр авсан уламжлах нь
Хоёр дахь нь x-ээр бас уламжлал. За эндээс тэгвэл би их функцийг олохоор ямар функцээс уламжлал бол y болох вэ гэхээр y квадрат. Тэгэхээр 2-ны 1-ийг үржих нь y квадрат нэмэх нь 2y. Тэнцүү 2-ны 1-ийг үржих нь x квадрат нэмэх нь за энэ тодорхойгүй учраас ямар нэгэн c тавих нэ. За одоо энэ дээрээс хариултаа харахаар бидний хариулттай ижил өгдөл алга. Тэгэхээр эндээс ердөөсөө юу ороод ирэх ёстой вэ? За би энэ дээр нь 2 гэдэг хуваар үгүй. Тэгэхээр y квадраттай нэмэх нь 4y. За би энийг бас 2-оор үржижээ. Ижил хуваар. Тэгээд хуваар орохоор x квадрат нэмэх нь энэ бас ямар нэгэн c тоо. За энэ дээр би эхнийх дээр нь 4-ийг нэмээд тасаад өгч. Тэгвэл манай энэ эхнийх нь юу болох вэ гэхээр y дээр нэмэх нь 2-ын квадрат болно. За тэнгүүтээ энэ хасах дөрөв би хоош нь оруулах юм бол x квадрат дээр нэмэх нь бас ямар нэгэн c тоолох нь шүү дээ. Энэ тогтмол тоотойгоо дээрээ хасах дөрвийг нэмэхээр 4-ийг нэмжихөөр тогтмол тоо гарнаа гэд тэрийг c гэж. Тэгэхээр энэ манай аль хариулт өгвөл d хариулт болох. За 12 дахь нь. За y квадрат гэдэг бол хасах нэг зэрэг. Хасах нэг гэсэн үг. За тэгэхээр тэр 2022. За y-ийн 2022 зэрэг. Энэ бол y квадратын 1011 зэрэг гэсэн үг. За тэгэхээр энэ маань хасах нэгийн 1011 зэрэг учраас хасах нэг өөр гарах нэ. За дараа нь y-ийн за бүр хасах y-ийн 2025 юм байна. За энэ маань болохоор хасах y-ийн 2024 зэрэг үржих нь хасах y. За ингээ оруулаад ирэхээр энэ юу болох вэ гэхээр эхнийх нь хасах нэгийн 1012 квадрат 12 зэргийн квадрат ах нь тэгээ хасах y. Эндээс энэ бол нэмэх тоо тэгвэл нэмхийг хасгаар үржээд хасах y. За энэ нэмэх нэг шүү. Тэгэхээр энд тэнхийг ороод ирэх. Нэг сэлэд оруулаад өгсөн. За тэгэхээр хасах y-ийн 2024 гэдэг бол юу гэсэн үг гэхээр y квадратын 1012 зэрэг. Тэгэхээр y квадрат өөрөө хасах нэгийн квадрат 1012 зэрэг чинь нэмэх нэг. Тэгээ энд хасах y болох юм. За манай хариулт бол энэ илэрхийлэл байна гэсэн. Бэс. За тэгээ энэ хоёрыг имплект бичгээр нэг хариултаа хань ш. Хасах нэгээс хасах нь хасах y гэж байгаа учраас илэрхийлэл дээр оруулаад орох гэж шүү дээ. Ийм хариулт. За одоо дараачих нь 13. Энэ функцийн графикийг зурагт үзүүлвэ. За энэ графикийн y тэнхлийг огтлж байгаа зэг нь манай b зэг байж таараа. X тэнхлийг огтлж байгаа зэг нь болохоор хасах b гуайх нь a. Өөрөлдвөл x нь t-г үед y тэнцүү ax дээр нэмэх нь b гэдэг бол юутай тэнцэх гэхээр b болно. Y нь t-г үед юу болох вэ гэхээр ax дээр нэмэх нь b чинь тэгтэй тэнцүү буюу эндээс x болохоор хасах b гуайх нь a болох нэ гэсэн үг. За тэгвэл эндээс манай a тоо b тоо бол тгээс их тоо юм байна. За мөн манай шулуун маань
баруун тишээ хазац учраас энэ манай эрэг А тоож нь тгээс их тоо шүү гэдгийг бас хэлж байгаа юм. Баруун тишээ хазаас учраас. За тэгээд одоо харин дараагийн өгдөл нь бол тэрийг олох юм байна. Y тэнцүү AX квадратыг нэмэх нь BX. За энийг би олохын тулд X гаргахаар AX дээр нэмэх нь B болно. За энэний хэрэгцээ байх уу гэвэл байна. Тэгэхээр энд харахад манайх бол Y-ийг тэг үед энэ шулуун маань ямар цэгээр огтлох вэ? X тэнцүү AX дээр нэмэх нь B, X-ийг үржих AX дээр нэмэх B тэнцүү тэг буюу эндээс X нь тэг нөгөө X нь болохоор хасах B хуваах нь A болчих. Энэ манай хасах B хуваах. За тэгэхээр энэ хоёр байдлыг ингээд харахаар дээш харсан баруул байгаа. Дахиад дээр нь Y тэнхлэг маань X энэ график маань координатын ихээр дайрсан. Бас энэ талаараа л авах гэдэг. Энэ D цэг л болж. D график. Энэ хоёр цэг байх нь энэ оройн цэгийн координат нь болохоор эндээс бүтэн квадрат ялгач. А гаргахаар X квадрат нэмэх нь B-гээс тэгвэл эндээс B-ийг хуваах нь А болно. Эндээс бүтэн квадрат ялгахаар X дээр нэмэх нь B хуваах нь 2А-гийн квадрат хасах нь B квадратыг хуваах нь 4А болно. Тэгэхээр энэний хариулт байна гэсэн үг. За одоо 14. Y нь өсөх завсар. За өсөх завсар гэхээр юу яд юм бэ гэвэл нэгдүгээр ирэмбий уламжлал нь тгээс их байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр уламжлалаа олъё. Нэгээс сгон нэгийг натурал логарифм уламжлал нэгийг хуваах нь x сгон 2. Энэ тгээс их байх тэнцдэг шиг яваад бай. Тэгэхээр энэ дээр ижил боор x-с 2-ыг өгөхөөр x-с сгон 2 сгон 1 хуваах нь x-с 2 нь тгээс их. Өөрөлдөл x-с 3-ыг хуваах x-с 2 нь тгээс их. За энийг бодно гэдэг нь нөгөө талаас x-с 3-ыг x-с 2-оор үржүүрийг тгээс их гэдгийг бодно гэдэгтэй адилхан. За эндээс тэгэхээр x1 нь 3, x2 нь 2 юм байна. За дээшээ харсан болох нь x нь 2, 3-аар таарсан. За тэгэхээр энэ тгээс их хэсэг гэсэн учраас параболын маань 2 хажуу тал нь байна. Ингээд шийднэ x хязгааргүйгээс 2 хүртэл нэгдэл 3-аас нэмэх хязгааргүй хүртэл. Манай хариулт B байх нэ. За дараа нь 15 дахь бодлого. За А нь бол бүхэл тоо гэж байгаа 1-ээс 100 хүртэлх бүхэл тоо гинэ. За тийг орохгүй учраас 1-ээс эхлээд 1, 2 гээд 100 маань орж ирэх юм. За харин B тоо нь болохоор 9 туваахад 2 үлдэглэгдэг натуралт. За тэгвэл энэ 2-оос эхэлнэ гэсэн. За дараа нь ингээ 9-9-ээр нэм явах нь ш. Тэгэхээр 11, 9-ийг нэмлээ 20, 9-ийг нэмлээ 29, 9-ийг нэмлээ 38, 47 гэд ингээ явнаа гэсэн юм нь. За тийм хамгийн сүүлийнх нь энэ бол хязгааргүй ингээ явах юм байна. Тэгэхээр энэ хоёрын огтлцол нь хэд байх вэ гэвэл энэ 100 хүртэлх тоон дээрээ тааруулчлаа хэн тий. За 2, 11, 20 гэх мэтлэн хамгийн сүүлийн 100-аас бага. Тэгтээ 9 туваахад 2 үлдэглэгдэх тоо бол 92 байх. За энд хэдэн ширхэг элемент байгаа вэ гэдгийг олё. Тэгэхээр энэ маань нэг талаас арифметик прогресс. Нэгдүгээр гишүүн нь 2, ялгуур нь 9. Тэгэхээр 92 чи хэддэг гишүүн бэ гэхээр 92 тэнцүү 2 дээр нэмэх нь n-с 1-ийг үржих нь 9. Ингээд үзэхээр n нь 11 гишүүнтэй байх нэ энэ маань. За 16-ны интеграл тодорхой интеграл бодох юм байна. Өнгөц маань өөрөө тийм бол тийм бодогц. За одоо тэгэхээр 16-гаа ингэж хэлээрээ задлаа.
асах нэгээс 3 хүртэл f от x dx гэсэн тодорхой интегралыг бод. Тэгэхээр хэлнэ асах нэгээс 1 хүртэл. За манай f от x-ийн функц нь 6x-ээс 5-аар бодогдох юм байна. Тэр завсар дээр. Харин 1-ээс 3 хүртэлх завсар дээр f от x маань x квадрат гэсэн функцээр бодогдно гэж хэлсэн. За одоо энийг бодохоор цааш нь 3x квадратаас 5x нь болох юм байна. Асах нэгээс 1 хүртэл нэмэх нь x кубик байх нь 3 интеграл 1-ээс 3. За одоо дээд хэлээ орлуулахаар 3-аас 5 хасдаг нь доод хэлээ орлуулахаар 3-аас хасгасхын нэмэх нь 5 болох юм байна. Нэмэх нь за энд дээд хэлээ орлуулахаар 9 хасах нь доод хэл нь 3-ны 1. За хэлбэрчлвэл хасах нэгээс хасах нь 3-ны 1. Ингээд хасах 1 бүхэл 3-ны 1 болох. За ингээд D хувилбар. D хариулт гаргана. За 17 дугаар бодлого. А өнцгий болох юм байна. Тэгэхээр тойргийн гадна оройтой өнцг нь тэр өнцгөөс тойрогт татсан хоёр огтлогчийн хоорондох хүчүүдийн ялуурыг 2 тугаад гэж болдог. За тэгэхээр 5-ны 4 пиг хасдаг нь 5-ны пиг хуваах нь 2 буюу за ингээд хуваахаар чинь 10-ны 3 пи. Тэгвэл пи чинь 180 градус. Тэгэхээр 10-ны 3 пигт чинь 3-ийн үржих нь 180 хуваах нь 10 гэхээр 54 градус байх нэ. За 18 дугаар бодлого. Косинус квадрат x. За энийг бүгдийн тангасыг шилжүүлж тэхийн тулд би тэгшдэглийнхаа хоёр талыг косинус квадратад хуваалгадаг. Бүгдийн косинус квадратад хувааж. Тэгэхээр энэ 3-аас сан тангас x хуваах нь 2-ыг хуваах косинус квадрат x. За энэ юу гэсэн үг вэ? 1-ийг хуваах косинус квадрат x гэдэг бол юутай тэнцдэг гэхээр 1 дээр нэмэх тангас квадрат x-тэй тэнцэнэ. Энэ бол үндсэн адилтгал учраас оруулах нь шүү дээ. За ингээд 3-аас сан тангас x тэнцүү 2 дээр нэмэх нь 2 тангас квадрат x. За 2 тангасын хувьд энэ маань квадрат гişдэг болох нь. Тэгэхээр 2 тангас квадрат x дээр нэмэх тангас x хасах 1 тэнцүүтэй. За эндээс тангас x олохоор хасах 1 дээр нэмж хасах. Язгуурдоор 1-ийн квадратаас хасах нь 4-ийг үржих нь 2 үржих нь хасах 1. Хуваах нь 2-ыг үржих нь 2. За энэ маань хасах 1 дээр нэмэх хасах 3, хуваах нь 4. Өөрөлдвөл тангас x нь хасах 1 нэмэх 2-ны 1 гэсэн юм байна. За тэр завсар гэсэн учраас яах ёстой гэвэл за тангас бол 90 градус буюулах 2-ны пи хязгаарч огтлдоггүй. Тэгэхээр 2-ны пи дээр тусардаг. За дараагийнх нь болохоор энд пигээр тэгээд 2-ны 3 пигээр бас зааглагдсан юм давтамжтай график байдаг бахны тангас нь. За тэгэхээр манайх одоо юу гэсэн бэ гэхээр y нь x-ийн тэнцүү хасах 1. За хасах 1 гэдэг чинь тангас x-ийн хасах 1 цэгээр тангас x нь хасах 1 байх. Тэгэхээр ер нь бол энэ югаар огтлон гэсэн. Тэгэхээр энд графикийг энэ хоёр цэгээр огтлох юм байна. Нөгөөх нь болохоор ямар өвдөлтөд орж ирэх вэ гэхээр за 19 дугаар бодлого маань болохоор 1 бах 1-с 1. За x0 нь 2 гэж байгаа. Тэгэхээр y0 нь хэдүүг бол 1-ийг хуваах нь 2-оос 1 гэхээр y0 1 юм байна. За энээсээ уламжлавъя. f от x-с уламжлал авахаар хасах 1-ийг хуваах нь x хасах 1-ийн квадрат
болох юм байна. Энэ уламжлал дээрээ x0-ийг орлуулах юм бол хасах нэгийг хуваах нь 2-оос хасах нэгийн квадрат гэдэг маань 1. Тэгэхээр энэ хасах нэг гарах юм байна. За нормал шулууны тэгштэл бол y-гээс хасах нь y0 тэнцүү хасах нэгийг хуваах нь f'(x0). Үйлчлэг нь за x-ээс хасах нь x0 гэдэг. За тэгэхээр орлуулбал y-гээс хасах нь y0 нь 1 тэнцүү хасах нэгийг хуваах нь f'(x0) нь бас хасах нэг үйлчлэг нь x-ээс хасах нь x0 нь 2. За энийг эмгэлье. Тэгэхээр y-гээс хасах нь 1 тэнцүү x-ээс хасах нь 2 буюу хувирахаар y тэнцүү x-ээс хасах нь 1. За энэ маань C хариулт байх нэ. За 20. За x квадрат дээр нэмэх нь 2x нэмэх нь y квадрат нэмэх нь 2y нэмэх нь 1 гэсэн тойргийн тэгштэл. За энийг хувиргая. X-ээс энэ болохоор x дээр нэмэх нь 1-ийн квадрат нэмэх нь y дээр нэмэх нь 1-ийн квадрат тэнцүү 1 бол. За эндээс манай тойргийн төв маань ямар тойрог байсан бэ гэхээр y нь хасах 1 гэсэн цэгт төвтөө 1 жараад өстой тойргийн тэгштэл байх нэ. За А цэг нь болохоор 2 0 гэсэн цэгийг. За энэ А нь 2 0 гэсэн цэг авах нь. За тэгэхээр ОА-г дайрсан шулууны тэгштэл x-ээс хасах нь x0 2 цэгийг дайрсан шулууны тэгштэл за ийм томьёотой x-ээс хасах нь x1 x2-оос хасах нь x1 тэнцүү y-гээс хасах нь y1 y2-оос хасах нь y1 гэсэн томьёотой байдаг. За тэгэхээр энэ дээрээ орлуулъя. За энийг x1 y1 гээд энэ нь x2 y2. За тэгэхээр x-ээс хасах нь x1 нь хасах 1 x2 нь 2-оос хасах 1 тэнцүү y-гээс хасах нь y1 нь хасах 1 тгээс хасах 1. За энийг эмгэлэхээр x дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 3 y дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 1. Эндээс манай тэгштэл y тэнцүү 3-ны 1-ээс хасах нь 3-ны 2 болох нь. За энэ шулууны тэгштэл дараагийн нэг өгөгдөл нь болохоор энэ шулуунтай параллел ба хасах 2 цэгийг дайрсан шулууны тэгштэл. За хоёр шулуун параллел байх нөхцөл байдаг вэ гэхээр хоёр шулуун параллел байх нөхцөл бол өнцгийн коэффициентууд нь тэнцүү байдаг. Тэгэхээр манай шинэ үүсэх шулуун бол 3-ны 1 x дээр нэмэх нь b гэсэн тэгштэл ахна. Гэхдээ дайрах цэг нь хасах 2 үед 2 гэсэн цэгийг дайр. За орлуулад үзвэл 2 тэнцүү 3-ны 1 x 3-ны 1 өгч нь хасах 2 нэмэх нь b. За эндээс b нь хэд вэ гэхээр 2 дээр нэмэх нь 3-ны 2 буюу 2 бүхэл 3-ны 2 болох нэ. За тэгэхээр манай тэгштэл y тэнцүү 3-ны 1 x нэмэх нь 2 бүхэл 3-ны 2 гэсэн тэгштэл болох юм. За хариулт. Хариулт ийм хэлбэрээр. За тэгвэл эндээс нэг дахиад хувиргавал энэ y дээр 3-ыг өгөхөөр 3y тэнцүү x дээр нэмэх нь 8. Өөрөөр хэлбэл 3y хойш нь оруулж x-ээс хасах нь 3y нэмэх нь 8 тэнцүү t гэсэн хэлбэртэй гэхээр манайх хариулт байгаа x-ээс хасах нь 3y. За 21 гэх юм. Нэгээс
2025 хүртэлх нийлбэр k квадрат дээр нэмэх нь 1. Хасах нь энэ нийлбэрээс k 5-аас 2025 хүртэлх нийлбэрийг хасах юм байна. За тэгэхээр энд ингээ харахаар энэ хоёрын өгөгдөл маань өөрснөө адилхан. Өгөгдөл нь адилхан. За дээд хэлүүд нь адилхан. За нэг нь 5-аас эхлэх юм байна, нөгөөх нь 1-ээс эхлэх юм байна. За тэгэхээр энд яг үхээр 1-ээс 2025 хүртэлх энэний нийлбэрээс 5-аас 2025 хүртэлх энэний нийлбэрийг хасна гэдэг нь энэ үрдээсөө юу ах вэ гэхээр k 1-ээс 5 хүртэлх за 1-ээс 4 хүртэлх k квадрат дээр нэмэх нь 1. Энэ нийлбэрийг олоорой л гэсэн үг. За энийг одоо k-гийн хооронд орлуулах гэж тэгвэл 1-ийн квадрат дээр нэмэх нь 1, нэмэх нь 2-ийн квадрат нэмэх нь 1, нэмэх нь 3-ийн квадрат нэмэх нь 1, нэмэх нь 4-ийн квадрат нэмэх нь 1. За ингээд нэмэхээр 2 дээр нэмэх нь 5, нэмэх нь 10, нэмэх нь 17. Ингээд 17, 17, 34. За 34 гэсэн хариулт авах нэ. За одоо харин 2 дахь. 22 дахь бодлого. За 22 дахь бодлого. А, Б хотын хооронд. За А, Б хоёр хотын хоорондох зайгаа. За Т.4 хэсгийг 1-р машин. За 1-р машины хурд нь Т.4 хэсгийг 6 цагт явдаг. 2-р машины хурд нь болохоор 9-7 хэсгийг нь 14 цагт явдаг. За энэ хоёр хурдны зөрүүний тухай юм байна. За энийг хялбарчлах юм бол 2x-ийг хуваах нь 15, энийг хялбарчлахаар 7 хураагдчихна. Тэгэхээр x-ийг хуваах нь 18 болох юм байна. Энэ хоёрын зөрүү нь 12 км/цаг. За тэгэхээр зөрүү гэдэг нь хасах юм байна. 2x-ийг хуваах нь 15-аас хасдаг нь x-ийг хуваах нь 18. За энэ дээр ижил хуваар 6-г ийшээ 5-ыг өгөхөөр за 2 6 12-аас 5-ыг хасахаар энд энэ нэг бахад. За тэнд нэг юм байна. Тэгэхээр энэ нэг гэсэн үг. Тэгэхээр ижил хуваар өгөхөөр энэ маань 6x-с 5x-ийг хасаад 1x хуваарна 90 тэнцүү 12. Эндээс x нь 12-ыг үржих нь 90 буюу 1080 км. За 23 дахь нь АБ векторыг олъё. АБ вектор гэдэг нь А векторын Б векторын координатаас А-гийн координатыг хасна. Тэгэхээр Б-гийн координат хасах 5-аас 1-ийг хасна, 6-аас 2-ыг хасна, хасах 5-аас хасах 3-ыг хасна. За тэгэхээр манай АБ вектор бол хасах 6, 4, хасах 2 гэсэн координаттай. За CD вектор бас яг энтэй адилхан 13-аас 10-ыг хасна, хасах 6-аас хасах 4-ийг хас. За 1-ээс тгийг хасах юм байна. Тэгэхээр 3 хасах 2 1 гэсэн координат. Ингээд харахаар за АВ вектор хасах 6, 4, хасах 2 CD вектор болохоор 3 хасах 2 1.
Ингээд харахаар CD векторыг координат бүрийг нь хас 2-оор үржихэд AB вектор гарна. Энэ юу гэсэн үг вэ? Хас 2-оор үржинэ гэдэг нь энэ юу гэсэн үг вэ? AB вектор, CD вектор эсрэг чиглэлтэй байна. Эсрэг чиглэлтэй байна гэдэг нь тэгвэл хооронд тунцаг нь 180 градус юм байна гэсэн үг хэлж байгаа. Тэгэхээр 23 нь 180 градус гэдэг нь байна гэсэн үг. За 24 нь болохоор арифметик дундаж өгөөд x-ийг бол. За арифметик дундаж нь болохдоо за өгдөл тоо болгоно давтамжаараа үржээд нэмээд давтамжийнхаа нийлбэрт хуваах юм байна. За тэгэхээр 1-ийг үржих нь 2, 2-ыг үржих нь 1-с, 3-ыг үржих нь 2, 4-ийг үржих нь 7, нэмэх нь 5-ыг үржих нь 3, 6-ыг үржих нь 6. Ингээд 2 дээр нэмэх нь 1-с, нэмэх нь 2, нэмэх нь 7, 3, 6. Ингээд нэмэхэд 380. За ингээд хүртвэр нь 2x дээр нэмэх нь 2, 2, 3-ын 6 гэхээр 8, 4, 7, 28-ыг нэмэхээр 36, 72, 87 байх юм дээ. Хуваар нь болохоор x дээр нэмэх нь 20 тэнцүү 388. За эндээс 2x дээр нэмэх нь 87 тэнцүү 388-ыг үрждэг нь 388x нэмэх нь 388-ыг 20-оор үржихээр 77.6. За 2x хойш нь орлоод 77.6-ыг уршин гаргаад хасгаар 87-аас 77.6 гасаад 388x-ээс 2x гасаад тэнцвүүлэхээр 188x тэнцүү. За энийг хасгаар чи 9.4. Талбарыг нь 188 туухаар x тэнцүү 5 гарах нэ. За 25 дахь 300-аас орох юм байна. За 300-аас орох нийт боломж нь юу ах вэ гэхээр 24 боломжтой. 8 боломжтой. За тоо сүлд За тоо сүлд тоо сүлд тоо гэд нийт 8 янз. За эндээс соёлоо одоо дархалтын хуулиа үүсгэе. Тэгэхээр тоогоор гоо. За тэгвэл тоог нь x гэж заана. Тоо буугаагүй, 1 нь тоо буусан, 2 нь тоо, 3 нь тоо байх магадлал гэсэн. Тэгэхээр нийт 8 боломжтой. Энэ 8-аас гуруула тоо байгаа нь нэгэн сонгогддог. Тэгвэл энэ 8-ны 1 магадлалтай. 2 тоо байгаа нь за 1, 2, 3. Тэгвэл энэ 8-ны 3. За 1 тоо байгаа нь 1, 2, 3. 8-ны 3. За тэгээд тоо огт байхгүй нь болохоор бас нэгэн боломжтой. Ингээд 8-ны 1. Тэгээд санамсаргүй өсгчийн дисперсийн томьёо болохоор өөрөө юу гэдэг юм бэ гэхээр за квадратлаг дунджаас дунджийн квадратыг хасна гэсэн томьёотой. За квадратлаг дунджин нь болохоор юу гэдэг юм бэ гэхээр за x-ийн квадрат за энэ томьёол явуучих. T-ийн квадратыг үржих 8-ны 1, нэмэх нь 1-ийн квадратыг үржих 8-ны 3, нэмэх нь 2-ийн квадратыг үржих 8-ны 3,
нэмэх нь 3-ын квадратыг үүрчих нь 8-ны 1. Хас гэнэ. За дунджийн квадрат гэж байгаа. Тэгэхээр дундч нь болохоор тгийг үүрчих нь 8-ны 1, 1-ийг үүрчих нь 8-ны 3, 2-ыг үүрчих нь 8-ны 3, 3-ыг үүрчих нь 8-ны 1. За тэгээ энийг квадрат. За энийг бодохоор за бүгднгээс 8-ны 1-ийг гаргаж ихнийх нь. За энэ бол тэг. Эхний энэ 3-аас 8-ны 1-ийг гаргахаар 1-ийн квадратныг 1-ийг 3 орчод 3, 2 2-ын 4, 3 4-ийн 12, 3 3-ийн 9. За хасах нь арын хаснаас бүгднгээс 8-ны 1-ийг гаргачаар тэг дээр нэмэх нь 3, нэмэх нь 2 3-ийн 6, 3 1-ийн 3 квадрат. Энэ 8-ны 1-ийн квадраттай болсон. За ингээд хасаад бодохоор хэдв. 3-аас хасах нь энд 6 12 8-ны 12-ийн квадрат. Өөрөлдвөл 3-аас хасах нь эн чинь 1.5 шүү дээ. Тэгэхээр 225-ыг хасаад тэг 175. Энэ маань өөрөө 4-ний 3 гэсэн үг хөтөл. Ингийн батархай хэлбэрээр. За энэ хэмжээд багтаа. За 26 дахь нь. За хадлаажууд тарифицэд тойрог багтдаг. За тэгэхээр тойргийн гаднах цэгээс тойрогт татсан 2 шүргэгч ижил урттай байдаг гэдгийг бас энд ашиглаж байна. Тэгэхээр энэ дээд бага суурь нь 4, их суурь нь өөрөө 16. Тэгэхээр 4-ийг 2 байхаар энд 2, энд бас 2 гэсэн үг. 16-ыг 2 байхаар энэ 8 бол энд бас 8. Өөрөөр манай адилаажуудын хажуу тал нь 10 гэсэн үг. За одоо энэ дээрээ бага сууриас өндөр буулгая. За бид нар өндрөө олчих юм бол дугуйн талбай олох гэдэг. Дугуйн талбай чи өндрийн маань авах хэрэгтэй байх тэнцүү байх юм байна. За тэгэхээр өндрөө олохын тулд за энэ жижигхэн зай маань юу ах вэ гэхээр их сууриас бага суурийг хасаад 2 байна. Өөрөлдвөл 12-ыг 2-д байгаад 6 нэгж юм байна. Тэгвэл манай өндөр нь 10-ийн квадратаас хасах нь 6-ийн квадрат буюу 8 гарах юм. Тэгэхээр манай радиус чинь 8-ыг 2-д байгаад 4. За тарифицын талбай болохоор их суурь дээр бага суурийг нэмээд 2-д байгаад өндрөөр үржинэ. Тэгэхээр энэ 81 квадрат юм байна. Дугуйн талбай болохоор πr квадрат буюу π-г үржих нь 4-ийн квадрат гээд 16 бий. За магадлал асуусан учраас цэг авахд энэ тойрог дотроос сонгох магадлал гэсэн учраас дугуйн талбайг тарифицын талбайд харьцуул. Ингээд π-г хаах нь 5 магадлалтай. Тэгэхээр энэ бол би хариулт. За 27. Улаан цагаан 2. 4-ийг хэрцэх нь 9 харьцаатай нийлээд 60-аас баг. За тэгэхээр 4-ийг хэрцэх нь 9 гэдэгт нийт 13 9 гэсэн үг. Тэгвэл 60-ыг 13-т хуваахаар 4 оногдоод 8 үлдэнэ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Улаан нь 4-ийг үржих нь 8 буюу 4 8-ыг 32 юм байна. Цагаан нь 9-ийг үржих нь 8 буюу 72 юм байна гэсэн үг. Энэ 4 юм биш. Тэгэхээр 4-ийн 36 энэ. Ойноо хөргөсөө солиоч үлдэгдлээ нь 4-ийг 8-аар үржээд 16. За тэгэхээр энэ хоёр нийлээд
Анх 52 байсан юм байна. За одоо дараа нь болохоор яасан бэ гэхээр 4 шагаа авсны дараа энэ харьцаа 1 3 болсон. 4 шагаа авсны дараа харьцаа 1 3. За тэгэхээр улааныг цагаан харьцуулсан харьцаа 1-ийг харьцах 3. За тэгвэл одоо энийг яах вэ гэхээр 4 шагаа авна 1-ийг харьцах 3 болсон гэхээр одоо за 4y хэмжээтэй гээ. Энэ 4y маань юутай тэнцэх юм гэхээр нөгөө анх байснаас чинь 4-ийг авсан та тэнцсэн. Энд гэхдээ энийг олох шаардлага байна. Анх байсан шагаан тоог одоо байгаа шагаан тоонд харьцуулсан харьцаа. Тэгэхээр энийг ер нь энэний шаардлага бол ер нь илүүцсэн байна. Тэгэхээр анх байсныг одоо гихт. Тэгэхээр анх бол 52 байсан. Одоо тэрнээс 4-ийг авсан учраас 52-оос 4-ийг хэсээд 48. Тэгэхээр 52-ыг 48-д харьцуул. За энэ хоёр хоёулаа 4-т хуваагдана. Тэгэхээр 13-ыг харьцах нь 12 гэсэн ийм харьцаатай болсон байна гэсэн үг одоо. За энэ олон гишүүнтэйг энэ хуваахад гарах үйлдэлүүд нь геометри урагшсан дараасан 3 гишүүн. За 28. За x дээр нэмэх нь 1-д хуваахад гарах үйлдэлийг сонирхъя. Энэ пункт дээр хасах нэгийг орлуулаарай гэсэн. Тэгэхээр хасах нэгийн квадрат нэмэх нь 3-ыг үрждэг нь хасах нэг нэмэх нь c. Өөрөөр хэлбэл c-гээс нь 2 үлдэгдэх юм. За x дээр нэмэх нь 2-д. X дээр нэмэх 3-д харьцуулсан хуваалсан гэж байна. За тэгэхээр энд x-ийн хооронд бас 3-ыг орлуулвал бас 3-ын квадрат нэмэх нь 3-ыг үржих нь хасах 3 нэмэх нь c. Тэнцүү мөн c болох юм байна. Дараа нь x-ээс 3-д хуваахад бас ижил үлдэгдэл өгсөн гэхээр x-ийн хооронд 3-ыг орлуул гэсэн. Тэгвэл 3-ын квадрат дээр нэмэх нь 3-ыг үржих нь 3 нэмэх нь c. Энэ c дээр нэмэх нь 18. За энэ үлдэгдлүүд маань геометри урагш. За B1, B2, B3 юм. За геометри урагшийн чанар ёсоор B2 гэдэг хоёрын квадрат бол B1-ийг үржих нь B3-тай тэнцвэдэг. За тэгэхээр B2 маань c, c квадрат нь c-гээс нь 2-ыг үржих нь c дээр нэмэх нь 18-тай тэнцв. За үржүүлвэл c квадрат ингээ үржихээр 18c хасах нь 2c гэхээр 16c хасах нь 36. За тэгээд төсөөтэй гişүүд юм гэхээр 16c тэнцүү 36 буюу c нь 16-ны 36 гээд 4-ний 9 болох нэ гэсэн үг. За хариулт байна. За 29 дугаар бодлого. За энэ 5 цифрыг ашиглан тоо бичих юм байна. За тэгэхээр энэ бодвол энэ цифрүүдийг ашиглаад гэсэн учраас 5 оронтой тоо гарах. За тэгвэл нийт энэ 5 цифрээр 5 оронтой тоо хэдийг зохиох вэ гэвэл 5-ын факториалыг хуваад байна. За 3 ширхэг байна. Тэгвэл 3-ын факториал үржих нь 7 2 ширхэг байна. 2-ын факториал. Тэгэхээр 5-ын факториалыг хуваах нь 3-ын факториал 2-ын факториал. За энэ нь 3-ын факториалыг үрждэг нь 4 5. 3-ын факториал үржих нь 1 2 гээд хураагаад 10 тоо гэдэг юм байна нийт. За эндээс одоо тэгвэл энэ хоёрыг зэрэгцэж орсон гэж үзсэн чинь. Нэг багц болгоод. Тэгэхээр дандаа зэрэгцэж орсон гэж үзэх юм бол 4 тоо үүсгэх. 4 4 4 гээд
нэг юм багцтай юм 4 тоо үүсэх боломжийг шалгая. Тэгэхээр 4-ийн факториалыг хуваах нь энэ 3-ийн факториал үүрждэг нь 1-ийн факториал. Тэгэхээр энэ бол 4 ширхэг тоо баг. Энэ болохоор 7 зэрэгцсэн тохиолдол. Зэрэгцсэн 4 тоо. За ингээд манай олох ёстой юм 10-аас 4-ийг саад 6 тоо. За ингэж бол. За эсвэл бүр юу ячиж болно л доо. Цифруудыг захиад явчих болно шүү дээ. Зэрэгцэж ороогүй гэж ам чинь 7 4 7 4 4 гэж байж болж байна. 7 4 4 7 4 байж болж байна. 7 4 4 хамгийн сүүл 7 байж болж байна. За одоо ингээд 7-оор эхэлсэн юм байж болох нь. За 4-оор эхэлсэн 4 7 4 7 4. Дараа нь 4 7 4 4 7. За дараа нь 44 7 4 7. Ингээд 6. 1 2 3 4 5 6. Тэгэхээр манай А хариулт байх нэ гэсэн үг. За 30-р одлого нь болохоор Z кубыг агуул. Эндээс Z кубын өмнөх энэ коэффициент хэдвэ? Энэ коэффициент нь 120 байх. А нийтүү гэсэн бодлого байна. За Z куб. За тэгэхээр эндээс юмс ингээд 4 зэрэг дэвшүүлээд явна гэдэг маань юу ах хэвтэй гэвэл Z квадрат үржих нь Z. Энэ хоёр чинь нийлээд энэ 1 зэрэг, энэ 1 зэрэг үржих нь манай 3 дахь нь А тоо. За эднэрийн зэргийн нийлбэр нь 4 байх хэвтэй гэж байгаа юм чи энд 2 гэсэн үг. За эндээс ийм байх хэвтэй байна. 1 хэсэг нь. Ингэж нөгөө Z кубыг агуулсан илэрхийлэл гарч ирэх юм байна гэсэн. За тэгвэл энэний өмнөх коэффициент энэ коэффициент ямар ах хэвтэй бэ гэхээр нийт уул нь 4 тоо зэрэг дэвшүүлж байгаа учраас 4-ийн факториалыг хуваах нь зэрэг тус бүрийн факториал. 1-ийн факториал үржих нь 1-ийн факториал үржих нь 2-ийн факториал. За тэгэхээр энэ маань бол 1-ийн факториал 1 өөрөө, 2-ийн факториал 2 өөрөө, 4-ийн факториалыг 2-ийн факториал хуваахаар 12 гэж гарч ирэх нэ. Эхнийх нь. За дахиад өөр ямар шинж үйж болох вэ гэхээр за дахиад Z квадратыг үржих нь Z үржих нь А гэж. За энэ маань тэг удаа орсон. Энэ нь 3 удаа орсон байж байна. Тэгвэл зэргийн илтгэгчийн нийлбэр 4 байх ёстой учраас А1. За ийм байх. Тэгэхээр энэний өмнөх коэффициент нь 4-ийн факториалыг хуваадаг нь T-ийн факториал үржих нь 3-ийн факториал үржих нь 1-ийн факториал. За ингээ бодохоор 4А-г үржих нь Z-ийн 3 зэрэг. За Z-ийн 4 зэрэг гээс 3 зэргийг авах болох ердөөсөө боломж ийм хоёр л байна боломж байна. Тэгвэл энэ хоёр нийлээд яах ёстой гэхээр 12А үржих нь Z-ийн 3 зэрэг дээр 4А-г үржих нь Z-ийн 3 зэргийг нэмэхээр 120-ыг үржих нь Z-ийн 3 зэрэг байх нэ гэсэн. Эндээс 16А тэнцүү 120 буюу А тоон 120-ыг 16-д хуваахаар энэ хоёр чинь хоёулаа 8 хуваахаар 15-ыг хуваах нь 2. Өмнөх коэффициент нь 120 байхаар 3-ийн факториал чинь зүйлээ да. Энэ дээр энийг орхисон юм шүү дээ. За энэ А квадраттай. Тэгэхээр энэ А квадраттай. За тэгвэл энэ худлаа олчлоо.
12а квадрат 12а квадрат нэмэх нь 4а тэнцүү 120 гэсэн. За бүгдлийн 4 дугаагаар амар жоохон хэлбэр бодъё. 3а квадратын нэмэх нь а хасах нь энийг 4 дугаагаар 30. За ийм байхаар а тоог болохоор а нь хасах нэг дээр нэмэх хасах язгуурдаар 1-ийн квадрат хасах нь 4-ийг үржих нь 3 үржих нь хасах 30. Тэгэхээр энэ юу болох вэ гэвэл хуваах нь 2-ыг үрждэг нь 3 гэхээр хасах нэг дээр нэмж хасах нь 12 361 гэдэг чинь 19. Хуваах нь 2 3 6 эндээс а1 нь 19-с 1-ээс 19-с 1-ээс 18-ыг 6 дугаагаад 3 а2 нь болохоор хасах 3-ны 10. За манай асуулт үржвэр гэсэн юм. Тэгэхээр энэ хоёрыг үржмээ 3-ыг үрждэг нь хасах 3-ны 10. Үржвэрэхээр энэ хоёр хураагдлаа нэмэх хасахын хасах 10. Ингээд энэ хариулт гэсэн байна. За just бичиглэхтэй. За 31-р бодлого. За тэгэхээр энэ маань за би энэ тойргийг шүргэж байгаа B цэгийг дайруулж куб P-тэй параллелдох юм бол энэ маань квадрат болчихно. За 6 6 нэгч талтай квадрат. Энэ нь тэгэхээр юу гэсэн үг вэ? Манай тойргийн радиус нь 3 радиус буюу бас шүргэгч нь өөрөө 3 нэгж юм байна. За би PA-г нь X гээ. Бидний олох гэдэг юм чинь AB. За PV-г нь эхлээд олъё. PV бол QS-ийн хагас. Тэгвэл QS нь хэд юм бэ гэхээр язгуурдоор 6-гийн квадрат дээр нэмэх нь 12-ийн квадрат. Өөрөлдвөл 36 дээр 144-ийг нэмэхээр 180 гэдэг чинь 36-г үржих нь 5 гэсэн үг. Тэгэхээр 6 язгуурдаар 5 юм байна. Тэгээ PB нь болохоор 6 язгуурдаар 5-ыг 2 дугаарахаар 3 язгуурдаар 5 юм байна. За шүргэгч авторчийн чанараасаар 3-ийн квадрат тэнцүү PA-г PB-гээр. Тэгэхээр 9 тэнцүү PA-г нь X гэсэн PB нь болохоор 3 язгуурдаар 5. Эндээс X-ээ болохоор 9-ийг хуваадаг нь 3 язгуурдаар 5. За иррационалаас чөлөөлөх юм бол 3 язгуурдаар 5-ыг хуваах нь 5 болох нэ. За одоо бидний олгож байгаа юм чинь AB хөвч. Энэ нь болохоор PV-гээс тэр X-ийг гэсэн 3 язгуурдаар 5-аас хасах нь 5-ны 3 язгуурдаар 5. За хэдүүлээ өөрөөгөө тасах юм бол 12 язгуурдаар 5-ыг хуваах нь 5 байх нэ гэсэн үг. За 34. За эргэн тэнцээ хасахыг гэсэн. Энэний хургалтын матриц юу вэ гэхээр за энэний хургалтын матрицыг олохын тулд юу вэ? За хургалтын матрицаа олохын жишээ. За жишээ нь би энэ цэг хоёрыг авъя. За эрэг тэнцүү хасахыг гэсэн шулуун гэдэг бол манай энэ шулуунд хэлж байгаа эрэг тэнцүү хасахыг гэсэн. Тэгвэл энэ дээцийг энэ шулуунд перпендикуляр одоо нөгөө энэ шулууны хувьд жигшинтэй уурахаар энэ дээр нь К нь болохоор энэ дээр нь К-ыг болж байна. Тэгвэл одоо энд юу байсан гэхээр хургалтын матрицаа мэдэхгүй учраас А, Б, С, Д гэдээ авъя. Энийг үрждэг нь К-цэг нь X0 үед Y1, D-цэг нь болохоор за D-цэг авъя. X1 үед Y1. К-цэг нь болохоор X1 үед Y1. Энийг энэ хургалтын матрицаар үржүүлэхэд манай D-цэг юун дээр очсон гэхээр X1 үед Y1 хасах нэг дээр
К-н цэг нь болохоор X насхныг Y-ийн тэг дээр очсон. За тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр манай энэ бол нэгж вектор. За тэгвэл ямар ч матрицыг нэгж матрицаар үржихэд өөрөө гардаг гэдгээс манай А, Б, С, Д буюу Y-ийн зөв хасахыг шулууны хуралтын матриц нь T-г хасахныг T гэдэг юм байна. За одоо харин хуралтын матрицаараа хуваая. За T-г хасахныг T матрицыг үрждэг нь манай А цэг нь 4 4, Б цэг нь n n. За ингээ хувирахаар энийгээр үржиж нэмэн тэгэхээр хасах 4, энэ доор нь болохоор хасах 4, энд болохоор үржихээр хасах энд хасах юм. За энэ манай А1, Б1 координат гарсан. Одоо дараагийн өвдөл нь өөрөө хасах 4, хасах юм гэсэн энэ цэгийг T-г 1 хасахныг T гэсэн матрицаар үржих юм бэ. За манай А1, Б1. За энийг үржихэд юу гарах ёстой вэ гэж олъё. Тэгэхээр за ингээ харгалзуулаад үржихээр хасах 4, энд нэмэх 4, ингээд үржихээр хасах юм, энд нэмэх юм. За энэ оноо А2, Б2 цэг. Өөрөлдвөл энэ маань манай төгснөр А2 нь PQ, Б2 нь болохоор хасах 6, хасах 2 гэсэн цэг. За эндээс болохоор манай P нь хасах 4, Q нь нэмэх 4, M нь 6, N нь хасах 2 байх нэ. За одоо олоорой гэсэн зүйл болохоор энэ дөрвөн үсгчийн нийлбэр. За энэ хоёрыг найруулж энд болохоор 4. Нийлбэр нь 4 байх. А, Б, С. Гурвалжны А оройгоос бисектрээс татах юм байна. За П цэг. За ямар ч бисектрээс гэсэн А, Б нь өөрөө 4 3 харьцаатай. За бисектрээсийн чанараасаар А, Б-г А, С-д харьцуулсан нь Б-г П, С-д харьцуулсантай тэнцүү. Тэгэхээр А, Б, А, С-ийн харьцаа 4 3 гэсэн учраас энэ харьцаа бол бас 4 3 байх нэ. За дараагийн ээлжинд болохоор Q цэг нь А, Б-гийн дундаж дээр. За энийг 2 угаад энд Q цэг байгаа гэсэн. Тэгэхээр биднэрт юу гэсэн бэ гэвэл А, Б вектор нь Б вектор гээд А цэг С вектор гээ. Тэгвэл PQ векторыг олох ёстой байна. За PQ. За PQ гэсэн учраас энэ векторыг олох юм байна. Бид нарт А-гаас Б рүү чиглэсэн вектор, А-гаас С рүү чиглэсэн вектор өгсөн. За тэгэхээр эхний ээлжинд тэгвэл ингэ. За вектор нэмэх дөрмээр BC векторыг тодорхойлъё. Энэ нь юу гэсэн үг вэ? AB вектор дээр BC векторыг нэмбэл AC вектор гарах ёстой. Тэгэхээр манай BC вектор тэгвэл юу юм бэ гэвэл AC векторээс AB векторыг хасна. Өөрөөр хэлбэл C векторээс хасах нь B вектор юм байна. За дараа нь болохоор энэ жижиг гурвалжин дээр BC-г тодорхойлсон учраас B-гээс C ийшээ чиглэснийг тодорхойлсон учраас эндээс
За ФВ векторыг вектор гэдэг бол юутай тэнцэх гэхээр 7-ны 4 BC вектортэй тэнцээ. Өөрөөр хэлбэл 7-ны 4-ийг үүрчдэг нь C векторээс хасах нь B вектор гэсэн үг. За ФВ-ний. За тэгэхээр эхлэл төгсгөлөө тогтцол энийг яах вэ? За ФВ-ний P-гээс B рүү одоо ингэчээс энэ нь болохоор эсрэгээр нь үрж болчихдээ. Хасах 7-ны 4-ийг үржих нь C векторээс хасах нь B вектор. Ижил урттай эсрэг чиглэлтэй өөрөлдвөл 7-ны 4-ийг үржих нь B векторээс хасах нь C вектор гэсэн үг. За тэгвэл би энийгээ ийшин чиглэлийн сонголчлаа. Одоо энэ яагаад ийшин чиглэл сонгосон бэ гэхээр PQ вектор дээр Q B векторыг нэмжээж манай P B вектор гарна. Эндээс бидний олгож байгаа вектор болохоор P Q векторыг олгож байгаа. За тэгвэл энэ нь P B векторээс гэн Q B вектор. За орлуулахаар 7-ны 4 үрждэг нь B векторээс хасах нь C вектор. Хасдаг нь Q B чинь дундаж учраас 2-ны 1 нь B вектор. За энийг гишүүнчлэн үржүүлээд төсөв төгшөөд юм. Тэгэхээр 7-ны 4 B векторээс хасдаг нь 7-ны 4 C вектор. Хасах нь 2-ны 1 нь B вектор. Ижил хоёр өгөө тасгаар чинь 14-ний 1 B векторээс хасах нь 7-ны 4 C вектор. Ингэж гарч ирэх нэ. За 34 энэ бас нэлээд их чиглэлтэй. Байна. За 34 дээр болохоор юу яригдсан бэ гэвэл халуун кофе анх юм байсан. За бас дифференциал гişтгэлийн бодлого орж ирж байна. За би нэг шууд эндээс ялгаад өччихье. Асгаг үржихэнтэй. За эндээс их функц болохоор Т-гээс хасах нь натурал логарифм Т-гээс хасах нь 25 градус. Тэнцүү and К-г үржих нь Т хугацаа юм нэмэх нь С. За тэгэхээр энэ дээр юу өгсөн бэ гэхээр анх 27 градус. Анх 75 градус. Энэ анх гэдгийн өдөөсөө температур нь 75 градус хугацаа Т байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг орлуулж үзвэл энэ натурал логарифм 50 градус тэнцүү К-г үржих нь Т-г нэмэх нь С. Эндээс манай С-тэй бол натурал логарифм 50-тэй тэнцүү юм байна. 50 градус. За одоо дараагийн өгдлүүдээ ашиглая. За температур нь 45 градус байхад 10 минутын дараа температур 40 градус. За тэгэхээр энийг ашиглахаар натурал логарифм 45 градусаас хасдаг нь 25 градус. Тэнцүү К-г үрждэг нь 10 нэмэх нь С-тэй натурал логарифм 50 градус. К тоогоо олъё. За энийг ийш нь оруулъя. Тэгэхээр 10 К тэнцүү натурал логарифм 20-с хасах нь натурал логарифм 50. За хоёр логарифмын ялгарыг орчраас нэг логарифмд оруулах 20-ыг баахан 50 буюу натурал логарифм 5/2. За эндээс К нь 1-ийг хуваахаар бийг үрждэг нь натурал логарифм 5/2 болох. За одоо харин 20 минутын дараа тэгвэл ямар температуртай байх вэ гэдгийг олгож байгаа. За тэгэхээр тэрийг олохын тулд натурал логарифм Т-гээс хасах нь 25 градус тэнцүү К тонолгоор 1-ийг хуваахаар бийг үрждэг нь натурал логарифм 5/2. Энийг үржих нь температур нь 20 минутанд байхыг олгож байгаа учраас Т-ийн 20 нэмэх нь С-тэй натурал логарифм 50 гэсэн үг. За одоо энийг ялгарчлая. Энэ хоёрыг хурааж болох юм байна. Энд 2 үлдэн. Тэгэхээр 2-ыг үржих нь натурал логарифм 5/2 нэмэх нь натурал логарифм 50 градус. За энэ юу гэсэн үг вэ? Натурал логарифм 5/2-ийн квадратыг үрждэг нь 50.
За энэ маань 25-ны 4. Тэгэхээр энтэй урагдаад натурал логарифм 8 гарах юм энд. За энэ хоёр тэнцэх ёстой гэхээр t-ээс 25 градус чинь 8 градустай тэнцэх ёстой гэхээр t нь 33 градус гэж гарч ирэх ёстой. За энэ бас их бичиглэхтэй. За дараагийн бодлого нь урван тийм. За урван матрицын тухай ярих гэж байгаа юм. Чинь ингээ. Манай А матриц чинь А, Б, С, Д. Урван нь өөрөө 4, бас 2, 2, 7. За тэгэхээр А матрицын урван хоёрын үржир бол нэгж матриц байдаг. Энийг ашиглаж. За тэгэхээр А, Б, С, Д-г үржих нь 4, бас 2, 2, 7 ингээ үржүүлээ. За А, Б-г нүгээр үржихээр 4А дээр нэмэх нь 2B. За энд үржихээр бас 2А дээр нэмэх нь 7B. Энд үржихээр 4C дээр нэмэх нь 2D. Бас 2C дээр нэмэх нь 7D. Энэ нь манай нэгж матриц буюу 1 0 0 1 гарах ёстой гэсэн үг. Эндээс А, Б, С, D-гээ системлээд бодож их нээлттэй. За 4А дээр нэмэх нь 2B нь нэгтэй тэнцүү. Бас 2А дээр нэмэх нь 7B тэгтэй тэнцүү. За B доод тэгшдэглэгийн бүтлийг 2-оор үржээд нэмбэл 4А дээр нэмэх нь 2B тэнцүүнийг бас 4А дээр нэмэх нь 14B тэнцүүтийг за энэ хоёрыг нэмэх юм бол энэ 4А-нууд нойлоод 16B нэгтэй тэнцүүхээр B бол 16-ны 1 байх нэ. За одоо А-га аль нэг дээр нь орлуулад олъё. Тэгэхээр А бол 4А дээр нэмэх нь 2-ыг үрждэг нь 16-ны 1 тэнцүү 1. Энэ болохоор 4А тэнцүү 1-ээс 8-ны 1 буюу 8-ны 7. За тэгвэл А нь хэд вэ гэхээр 7 байх нь 32. За үүнтэй адилхан С-гээ бас олъё. 4C дээр нэмэх нь 2D тэгтэй тэнцүү. Бас 2C дээр нэмэх нь 17D нэгтэй тэнцүү. За би энэ эхнийхээ 2 дугаарчиж тэгэхээр 2C дээр нэмэх нь D тэнцүүтийг энд бас 2C дээр нэмэх нь 7D тэнцүү 1. Энийг ингээд нэмэх юм бол 8D тэнцүү 1 буюу D нь 2-ны 8-ны 1 юм байна. C-н тэгвэл хасах D хуваах нь 2 буюу C нь хасах 1-ийг хуваах нь 16. За ингээд матрицуудаа олчлоо. А, Б, С, D тоонуудаа олсон. Одоо тэгшдэглээ бодоод X, Y авах. За манай тэгшдэл 32-ны 7-ээс нэмэх нь 16-ны 1Y тэнцүү 3. Бас 16-ны 1X дээр нэмэх нь 8-ны 1Y тэнцүү бас 3 гэсэн тэгшдэл. За энэний бүгдлийг би 32-оор энийг нь болохоор 16-аар үрчиж. Тэгвэл бүхэл коэффициенттэй болохыг 7X дээр нэмэх нь 2Y тэнцүү 96. Энд болохоор хасах X дээр нэмэх нь 2Y тэнцүү хасах 48. За энийг харгалзуулаад нэмэх юм бол хасах юм бол хасчих. Энэ хоёр нь 0 чинь энд хасгаар 8X болоод энд хасгаар ч хасахын нэмэх болохоор энийг нэмнэ гэсэн үг. Тэгэхээр 144. Эндээс X нь 18. За X нь 18 юм бол Y нь хэд вэ гэдгээ олъё. Тэгэхээр за би энэ доотлын тэгшдэл дээр нь орлуулвал 2Y тэнцүү хасах 48 дээр нэмэх нь 18 гэхээр хасах 30 тэгвэл Y нь хасах 15. За X-ээс хасах Y-г олоорой гэсэн учраас 18-аас хасах нь хасах 15 гэхээр энэ 33 гарах нэ. За
чинь 35 дахь бодлого шүү 36 дахь гаргалж. За одоо 36-га. Энэ хоёр функцийн графыг даргалцсан юм байна. За юутай ч За энэ манай y тэнцүү x дээр нэмэх нь 4-ийн график. За одоо харин y тэнцүү y-ийн x дээр нэмэх нь 1.5 зэрэг гэдгийг болохоор за энэ бол ямар ч ийсэн иймэрхүү байдлаар өсөх функц гэсэн үг байна. За тэгээд энэ хоёр дээр a b c-г авна. a b c-г нь ox тэнцэлтэй параллел. ox-тэй параллел гэдэг чинь ингэж зурагдах хэрэгтэй. Ийм байхаар энд ac-г энд bc-гийг авъя. За тэгвэл манай a b c-гүүдийн y координат нь тэг байх хэрэгтэй. За тэгэхээр эхний ac-г олохын тулд y нь тэг байх a байх хэрэгтэй биш үү? За тэгэхээр манай ac-гийн координат чи x дээр нэмэх нь 4 нь а та тэнцүү гэдгээс x нь a-гаас асах 4 гэсэн үг. За b-ийн нь болохоор y нь бас a байх. Тэгэхээр b-ийн хувьд y-гийн x дээр нэмэх нь 1.5. За энэ дээр x-ийн оронд тоо орлуулахад a гарч байх ёстой. Тэгвэл x нэгдвэ гэдэг бол. За энэ a гэдэг бол y-гийн натурал логарифм a гэсэн үг. Эндээс x дээр нэмэх нь 1.5 тэнцүү натурал логарифм a буюу x нь натурал логарифм a-гаас хасах нь 1.5 байх нэ. За тэгэхээр b-ийн координат нь натурал логарифм a-гаас хасах нь 1.5. За одоо AB-гийн хоорондох зай гэсэн. Тэгэхээр энэний маань y координатууд нь адилхан учраас энэ юутай тэнцэх вэ гэвэл натурал логарифм a-гаас хасах нь 1.5-аас хасах нь a-гаас хасах 4-ийг хасах юм байна. Энтэй тэнцэх гэсэн. За өөрөөр хэлбэл натурал логарифм a хасах нь a нэмэх нь 3.5 байх. За манайдас юу болоорой гэсэн бэ гэсэн хамгийн их утгыг. Тэгвэл хамгийн их утга нь ямар ах вэ гэхээр энэ a-гаас хамаарсан функц болсон. Тэгвэл энэ a-гаас хамаарсан функцийн уламжлалыг олъё. Тэгэхээр энэний уламжлал гэдэг бол 1-ийг хуваах нь a хасах нь 1 бол энэ тгээс их байх хэрэгтэй. За эндээс 1-ийг хуваах a чинь 1-ээс их байна. Тэгвэл a тоо чинь 1 байх нэ гэсэн үг. За тэгвэл 1-ийг a-г нь тэгтээ тэнцүү авах a тоог олъё. Тэгэхээр ингэж гарч ирэх юм байна. a 1 үед 1 гэж олдох юм байна. За тэгэхээр энэ дээрээ манай a b c-ийн утгаа уртаа олчих юм бол натурал логарифм 1-ээс хасах нь 1 нэмэх нь 3.5. Энэ бол угаасаа тэг. Тэгэхээр энд юу ах вэ гэхээр 3.5-аас 1-ийг хасаад 2.5 гэсэн хариулт байх нэ. За буцааж хийхгүйгээр гэж байгаа учраас А 6 янзаар боломжтой. За А-гийнхаа боломжийг бас иччихье. А нь хэдийд очих вэ гэт. За энэ дээр иччих. А болохоор ямар тоо гарсан үед очих вэ гэхээр за А хамгийн ихтэй 7. Тэгвэл энэ үед Б хэдийг гаргах вэ гэхээр 3-ыг 4-ыг 5-ыг гаргаж байна. 7 3 7 4 7 5. За А 6-ыг гаргалаа гэхэд мөн адил 6 3 6 4 6 5. За эндээс 2 удаа сугална буцааж хийхгүй. За буцааж хийхгүй гэсэн учраас эхлээд 7 3-ыг сугалсан гэх. За тэгвэл цаана нь А тоонд хэд үлдэх вэ гэхээр 4 5 биш Б шүүнд Б тоонд
4, 5, 8 үлдэнэ. А тоон болохоор 7-г нь авчиж байгаа учраас 1, 2, 6 үлдэнэ гэсэн үг. За тэгвэл энэ тохиолдолд нийт боломж нь хэд болох вэ гэхээр 3-ыг үржих нь 3 буюу 9. За одоо А хоцох тохиолдлоо. А нь 6 үед Б нь 4, 6 үед 5. Ийм хоёр л янз. За энд тэгэхээр 9-ний 2 ахна. Энэний магадлал. За. Дахиад 7 3 гэж үзээ. Одоо тэгвэл өөр. 7 4-ийг авсан байвал яах вэ гэж шалгах. За 7 4-ийг авцсан. Энэ нь эхэлж гарч ирсэн. Тэгвэл энийг одоо дахиж гарахгүй учраас Б нь 3, 5, 8. За А-д нь болохоор 1, 2, 6. За А нь хоцох магадлал 6 үед 3-ыг гаргах, 6 үед 5-ыг гаргах. Энэ үед л хожино. За энэ муу адил магадлал нь 9-ний 2 юм. За тэгвэл 7-ны 5 үед 7 5 үед Б-д нь 3 4 8 үлдсэн. А нь энэ үед 1 2 5 6 юм бэ. 1 2 6. За тэгээ А хоцох магадлал гэсэн учраас 6 3 6 4. Мөн л 9-ний 2 магадлалтай. За тэгвэл මේ бүх боломж дээр нь шалгацсан. Тийм үү энэ бааркон дээр. За 6 3 үед. За Б нь болохоор 4 5 8. А нь болохоор 1 2 7. Бас л 9 янзтай. Тэгэхээр магадлал нь 9-ний 2 ахна. Энэ хоёр тохиолдол дээр гэсэн үг. За 6 3 дараа нь 6 4 дээр Б нь 3 5 8. А 1 2 7. Мөн л 7 3 7 5. Ингээ бас 9-ний 2. За хамгийн сүүлд 6 5. За тэгэхээр 6 5 үед Б-д нь хэд үлдвэхээр 3 4 8. За А нь болохоор 1 2 7. Энэ мөн л магадлал нь 9-ний 2 ахна. За ингээд нийт 1 2 3 4 5 6 удаа. За тэгэхээр хоёуланд нь А хоцсон байх магадлал буцааж хийхгүйгээр А хоцсон байх магадлал гэсэн. Тэгэхээр эхнийхт нь 16 нийт 6 байсан. Хоёр дахьт нь болохоор энд нийт 6-ын ширхэг 9-ний 2. Тэгвэл 6-г үрждэг нь 9-ний 2. За ингэхээр одоо хураах юм бол 36 72-ийг хувааг нь 16-г үржих нь юу гэхээр бидний аль нэг тохиолдол нь байх ёстой ш нэр. Зургааны нэг үржих нь 6 үржих нь 6.
Тэгэхээр ингэж орж ирэх юм байна. 12 буюу 12-ны 1 гэж гарч ирэх юм байна. За энэ 6 тохиолдлын аль нэг нь гарах магадлал болвол 6 нэг. Тэгэхээр 6-ны 1 үржин 6 удаа 9-ний 2 байх учраас ингэж орж ирсэн гэсэн үг байна. За дараа нь 2-ын 3 дээр энэ тэгштэглэр мөрөөнөд өгөгдөв. Ийм цэгүүд дээр огтлцноо. За ямар тач за нэг нь болвол эрэг тэнцүү x шулуун. Нөгөөх нь харин эргэн тэнцүү язгууртар x. За энэ болохоор яг хэр координат ихгээ тайрна. Дахиад цаашаага 7 үед 7 гэсэн нэг төлөөлөж завлах. Ийм огтлол гарна. Энэ хоёр огтлцлын цэг энэ хэд вэ? За энэ бол мэдээч тийг байх юм энэ координат их. За тэгэхээр эндээс энэ хоёроо тэнцвүүлэх юм бол за квадрат зэрэг төвшүүлж хоёр талаа. Тэгэхээр 7x тэнцүү x квадрат. За эндээс 7x-ийг хойш нь оруулаад ерөнхий өрчтөн гаргахаар x-с схан 7 тэнцүүтийг болчих. Эндээс x-ийн тэнцүүтийг нөгөө шийд нь x-ийн тэнцүү 7 гэсэн үг гарах нэ. Тэгэхээр энэ манай 7 цэг. За нэгдүгээр нь хоёрдугаар нь энэ пункт абсцистэй цэгт татсан шүргэгч шулуун ба за энэ цэгт татсан шүргэгчийг тэгшдэг. За тэгвэл эрг нь бол нийтвэ гэдэг. Язгуур дор 7 үржих нь 7 гэхээр язгуураас 7 гарна. За уламжлаа. Язгуур дор 7 үржих x-ийн уламжлал. За тэгэхээр энэ язгуур дор 7-г хуваах нь 2 язгуур дор x. Энэ уламжлал дээрээ x-ийн оронд 7-г орлуулвал язгуур дор 7-г хуваах нь 2-ыг үржих нь язгуур дор 7. Тэгэхээр энэ хоёр хураагдаад 2-ны 1 гарах нь. За шүргэгчийн тэгштгэл маань өөрөө эргээс хасах нь эрг 0 тэнцүү өвчтөг x-ийг 0-ыг үржих нь x-ээс хасах нь x0. За эндээс y тэнцүү 2-ны 1-ийг нэмэх нь 2-ны 7. За энэ цэгт татсан шүргэгч шулуун гэж. Тэгэхээр x нь 7 цэгт татсан шүргэгчийн тэгштгэл иймэрхүү өгдөлтөд зурагдах нь байна. За ийм өгдөлтөд зуръя. За тэгэхээр энэ шүргэгч болон OY тэнхлэхээр хүрээлэгдсэн дүрсийн талбай. Энэ мөрөө. Тэгэхээр энэ хэсгийн талбай гэсэн үг байна. За миний мэдээж хэрэг нь огтлцлын цэгийн талбай. Тэгэхээр энэ дүрсийн талбай яаж болох вэ гэхээр за s тэнцүү интеграл 0-аас 7 хүртэл шүргэгч шулууны тэгштгэл маань 2-ны 1 x дээр нэмэх нь 2-ны 7 хасах нь мөрөө маань өөрөө язгуур дор 7x. Ингээд интегралуудыг тэр 4-ний 1 x квадрат нэмэх нь 2-ны 7x хасах нь язгуур дор 7-г үрждэг нь 3-ны 2 язгуур дор x-ийн 3 зэрэг. За их функц олвол. Эндээс тгээс 7 хүртэлх. Энэ талбайг олъё. За дээд хэл болох 7-гоо орлуулахаар 4-ний 1-ийг үрждэг нь 7-гийн квадрат нэмэх нь 2-ны 7-г үрждэг нь 7 хасах нь 3-ны 2 язгуур дор 7-г үржих нь язгуур дор 7-гийн 3 зэрэг. За тэгэхэд энийг ялбарчилбал
ижил хөврөг бодохоор энэ дээр 3, энэ дээр 6, энд 4-ийг өгөөд бодохоор 12-ны за ерөнхий өвчтөн 49-ийг гаргаж ирсэн. 12-ны 49-ийг гарвал 3 дээр 6-г нэмээд 8-ыг хасах юм байна. Ингээд 12-ны 49. За энийг засвал 4 бүхэл 12-ны 1. Ийм хариу байх юм байна. За одоо 3 дахь нь дүрсийн энэ шугамудаар ашигдсан дүрсийг x тэнхлэгийг тойруулан эргүүлэхэд үүсэх талбай. За. За 3 дугаарх нь болохоор y-ийн 6 дор x, y-ийн x гэсэн дүрсүүдээр хүрээлэгдсэн энэ будагдсан дүрсийг ax тэнхлэгийг тойруулан эргүүлэхэд үүсэх битий эзлэхүүнийг олоорой гэнэ. За тэгэхээр эзлэхүүнийг олохдоо ямар томьёогоор олдог вэ гэхээр за энэ маань ингээ эхлээд энэ y-ийн язгуур дор x гэдэг функцээр язгуур дор 7x гэдэг функцээр хүрээлэгдсэн битий эзлэхүүнийг олох. Тэгэхээр энэ p гүржих нь интеграл 0-оос 7 хүртэл за томьёо нь f od x квадрат гэдэг бол язгуур дор 7x-ийн квадрат. За энээс хасдаг нь p гүрждэг нь интеграл 0-оос 7 хүртэл y-ийн x гэсэн шулуун функц байгаа тэрний квадрат. За эзлэхүүнийг ингэж олдог эргэлт юм бий эзлэхүүн. За эндээс p от язгуур дор тгээс 7 хүртэл интеграл. За энд болохоор 7x-с хасах нь x квадрат гэдэг ингээд нийлүүлээ өчт. Яагаад гэвэл хэл ижлэх учраас болно гэсэн үг. За эндээс их функцийг олох юм бол p гүрждэг нь 2-ны 7-гийн x квадрат хасах нь 3-ны 1 x куб. За 0-оос 7 хүртэл. За энэ эзлэхүүнийг олъё. Тэгээ p гүрждэг нь 2-ны 7 гүржих нь 7-гийн квадрат хасах нь 3-ны 1-ийг үрждэг нь 7-гийн 3 зэрэг. Хасах нь за 0-ыг ордуулахаар бүгд 0 болох. Тэгэхээр эндээс p үрждэг нь 2-ны 343-аас хасдаг нь 3-ны 343. За зөрүүлж энд 3, энд 2-ыг өгөөд хасахаар 6-ны 343 p гарах нэ. За тэгээд энийг солин готорхоо болохоор 5-аар өгөөд 7-оор өгөөд 6-ны 1 p. За ийм хэлбэртэй байна. За 2-ын 4. За 2 ижил огтлогдсон конусыг бага сүрээр нийлүүлсэн. За энэ хоёр ижлийн бол өндөр нь тэнцүү хоёр хэсэгт хуваагдана гэсэн үг. Тэгэхээр энэний өндөр 6, энэний өндөр нь 6 гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ жижиг өндөр нь 6. За жижиг тойрог нь 18 см. Диаметр нь 18 гэхээр энд 9 см. Томийнх нь 15 см. За төсөөгийн харьцаа ашиглан конусын өндрийг за энэ том өндрийг олъё. Энэ өндрийг олгож байгаа. За төсөөгийн харьцаа ашиглана гэсэн учраас 9-ийг 15 тарцуулсан нь 6-аг том өндөрт тарцуулсан таа. За эндээс а шин тэнцүү 6-аг үржих нь 15, хуваах нь 9 буюу энэ хоёрыг үржүүлэхээр чинь 90 том конусын өндөр нь болохоор 10 болох нэ гэсэн үг. За энэ жижиг конусын өндөр нь бол угаасаа 6 см гэж харагдаж байгаа. За хоёр дахь нь өгсөн нөхцөлийг ашиглан жижиг конусын эзлэхүүнийг. За эзлэхүүн жижиг конусын эзлэхүүн нь бол 3-ны 1-ийг үрждэг нь суурийн талбай буюу p үржих нь 9-ийн квадрат үрждэг нь 6. За тэгэхээр 3-ыг 6-таа ураагаад 2 үлдэнэ 81-ийг 2-оор үржиж 162 p см куб. За 3 дахь нь болохоор дээрхээр адил том конусын эзлэхүүнийг олъё. За тэгээд нийлмэл бит.
За том конусын эзлэх нь болохоор 3-1-ийг үрждэг нь P үржих нь том конусын суур 15 см бараачтай тойрог. Тэгээ үржих нь өндөр нь болохоор 10. За эндээс 15-ын квадратыг 3-тай хавахаар 75-ыг 10-аар үржээд 750 P см3. За эндээс огтлогдсон конус олохоор за 750 P-гээс асдаг нь 1162 P ингээ асгаар чинь хэдөө энэ хоёрыг асуул. Тэгээд хоёр конус нийлмэл биетэй учраас эзлэх нийлмэл биетийн эзлэх үнийг болохоор өөрөлдөл 2 эзлэх учраас 2-ыг үрждэг нь 588 P гэд үржүүлэхээр 1176 P см3. За энгийн тэмээгээр олох нэ.